модтой газар бол устай. Модны их ус. Ус хоёр үргэлж хамт ирсэн. Дээр нь нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлхийн аргагүй ийм л холбоотой. Мод ус хоёр бие биеийг нөхөж иршин. Нэг модны үндэс 500 литр усыг татдаг гэж бодоход тэрбум мод тарьчих бол 500 тэрбум литр ус хөрсөн цуулна гэсэн. Өнөөдөр цаг уурын өөрчлөлт хүний хүчин зүйлээс шалтгаалж цөлжилт эрчимтэй явагдаж байна. Тиймээс мод тарьж ургуулж чадвал ургамлаас эхлээд ан амтан хүн бидэнд ч гэсэн амьдрах таатай орчин бүрднэ гэсэн. Нар хөрсөнд туслаа буцаагаад халуун өглөө ус дэшгээ ууших процессор чиг дэшгээ явж байгаа шүү дээ. Эхлэл мод тарьсан газар бол тодорхой хэмжээний сүйдрэлтэй байна гэдэг чинь мөн л тэр нар тусч дэшээ ууршилж авах хэмжээг багасгаж байгаа шүү дээ. Витамин нөмрөг чинь. Тэгээ тэр хэмжээгээр усныхаа ууршилтыг бууруулж байна. Өөрөөр хэлбэл чинь чигээ барьж байна. Нөгөө талаасаа чиг барьж байгаа чинь ойр орчныхоо одоо тэр ногоо нөхцөлийг бүрдүүлж байна. Ургамлуудыг ургах нөхцөлийг нь бүрдүүлж байна. Дээрээс нь тэр хэсгийн хөрсийг буцаагаад нөгөө салхины нөлөөллөөр хуурайшлтаар одоо эвдрэх, нүүх, өөрчлөгдөх хэмжээг нь одоо бууруулж бас хамгаалж өгч байна. Мод бол өөрөө агаар ус адил гэж яригддаг тэр хоёр зүйлийг л хооронд нь уулзуулж яадаг, учруулж яадаг, бий болгож яадаг гэсэн. Тэгэхээр мод ус хоёрыг гэр бүлийн хоёр гэж адилтгаж үзэх юм бол агаар бол үр хөвгтөн юм ба. Хамгийн сайхан нь эцэс төгсгөлгүйгээр үйлдвэрлэдэг. Тэгээ үйлдвэрлэхдээ тэр дундаа агаарыг үйлдвэрлэхдээ, хүчил төрөгчийг үйлдвэрлэхдээ нүүрс хүчлэнхийг өөртөө шингээж идэг. Энүүгээрээ л ерөөсөө энэ дэлхийн ертөнцийн гайхамшиг нь энэ байна. Нэг ганцхан ногоо навчны гүйцэтгэж байгаа. Мэдээж ногоо навч ганцаараа юу ч биш учраас нөгөө мод тэр дундаа ой мод тэгээд хажуугаар нурсж байгаа гол гэж бодох юм бол нэг гайхамшигтай зүйл. Зүгээр энэ дунд бас нэг хэлхээс өөр аргагүй нэг зүйл байгаа. Бид ус гэхээр ихэвчлэн бидний нүдэнд гол санаанд ордог. Тэгвэл ус бол дэлхий дээр байж байгаа энэ бөмбөрцөгтөр байж байгаа цорын ганц 3 төлөв байдалд байдаг зүйл. Мөсийг ч бид нар ус гэж үзэх хэрэгтэй. Тэр байтугай бид нар агаарын чигшил гэж нэрлэдэг тэр чигшил маань ус гэж үзэх хэрэгтэй. Тийм учраас энэ ус мод хоёрын харилцааг бодохдоо зөвхөн бид нар доогуур нь усалж байгаа ус эсвэл хажуугаар нь урсж байгаа ус гэсэн байгальд байгаа чигшлийг ч бас бодох хэрэгтэй. Монгол улсын эргэлж хөрвөлсөгийн санаачлагаар тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 100 орчим сая мод тарьжээ. Мөн Цэнхэр алт аяны хүрээнд 2025 оны хөдөө орон нутгад хиймэл хөв цөөрөн байгуулах жил болон зарласан юм. Энэ ажлын хүрээнд 333 сумын дэргэд 333 хөв цөөрөм хиймэл нур байгуулахаар Монгол улс зорьж байна. Өнөөдрийн байдлаар 318 хөв цөөрөм байгуулах байршлыг тогтоогод байгаа юм. Гэхдээ хиймэл нургаа дэргэд заавал мод тарих шаардлагатай. Харин тарьсан мод маань тухайн нутаг оронд дасан зохицож амьдрах чадвартай мод байх хэрэгтэй юм. Ингэж чадвал хэдэн жилийн дараа мод нь усаад итгээд ус нь мод оруулаад байх боломж бүрднэ. Газрын доорх ус, гадарган ус гэдэг маань гидравлик холбоотой. Бид худаг хүчээр гаргаж авсаар байгаад өөр юм шиг ойлгоцсон байдаг. Гэтэл байнгын холбоотой байж байгаа. Одоо жишээлбэл говьд их хэмжээний бороо орсон үер болсон. Тэнд одоо бид нар говьд байсан хэдэн мониторингийн цооногуудынхаа хэмжилтүүдийг үзэж байна. Нөгөө борооны ус маань бороо ороход тэр газрын доорх мониторингийн цооногт байсан усны түвшин хэр нэмэгдэж байна вэ гэдэг. Харамсалтай нь говьд бол төдийлөн өндөр нэмэгддэггүй юм байна. Яагаад гэвэл говийн өнгөн хөрсний доотолд ус үйл нэвтрүүлэх давхарга байдаг. Тэрийгээ давж чадахгүй учраас говьд бороо оронгууд олон нууруу тогтдог гэсэн. Тэгэхээр тэрийг цоолоод доошоо оруулах. Тэгээд цаг бол би зөв ойлгосон бол 4-5 метр лөө үндэслэлдэг. Тэр үндсэн саяын тэр ус үйл нэвтрүүлэх давхаргыг одоо гэдэг хаваад гэдэг юм уу даваад гарчдаг учраас тэр дороо асар том үндэс бий болгоод дээрээ жижиг юм шиг мөртлөө маш сайхан ургаад бүр хатцсан бараг шатах гэж байгаа юм шиг байсан мөртлөө жохон бороо оронгууд цэцэглээд ирдэг шалтгаан өртөл энэ байх шиг байна. Тийм учраас ямар нэгэн байдлаар 3 сарын хугацаатайч байсан гэсэн нэг нуур зогтоогоод мэдээж тэр чинь уурсан юм шүү дээ. Тэр хооронд нь жоохныг ч гэсэн газрын дооршоо хийгээд эсвэл жоохныг ч гэсэн модондоо хийгээд заг хайлаас гээд энтхийн үнэхээр дэлхий дээр ховор гайхамшигтай ургамлууд байж байна. Тэр ургамлуудаа ургуулад эхлэх юм бол байгаль өөрөөгөө сэргээх боломжтой, чадвартай. Зөвхөн тэр чадварыг л бид нар бий болгохын тулд хүн устгадаг байсан бол усыг эргүүлж уулыг нураадаг байсан бол одоо харин уулыг нь үүсгээд эргүүлсэн усаа голдролд нь оруулаад явдаг хэмжээнд л орох ёстой. Ямар нөхцөл хаана юу байна яг тэр бүтцээрэл байх ёстой. Ямар мод гэдгээл яг
зөв сонгох хэрэгтэй. Усыг шаарддаг модыг нөгөө урах хэсгүй нөхцөлд нь тарьчаад тэгээд хүчээр ингээд услаад л мэдээж хүчээр услаад бордоол ингээд яваад байгаа тохиол тэр ургаал л шүү дээ тий. Тэгтэл тэр нөхцөлд одоо анханасаа байгаагүй ч гэх юм амьдраагүй ч гэх юм тийм байж болно шүү дээ. Яг ургаал байж болно бид нар ургуулад чадлаа гэж бодно. Буцаагаад тэр анханасаа байх ёстой байгалийн нөхцөл чинь биш бол буцаагаад бид нар тэндээ сөрөг юм чинь гэсэн үг. Тарилаа 1-2 жил ургуулчлаа. Одоо говь тэрэг гэж үзье л дээ. Тэгээ 2-3 жилийнхаа дараа тэрийгэ тарихгүй орчлоо буцаад нөгөөдг нь хатаад эхэлдэг. Гэтэл хайлас тарилаа. Хайлас үдэхгүй улам цаашаа үнцэн автосмоо ургаал яваад байдаг. Тэгэхээр говийн нөхцөлд байх ёстой тэр нөхцөлд байх ёстой мод маань хайлас байсан л байна. Гэх мэт чинь тэгэхээр хаана ямар мод гэдгээ зөв сонгож тарих хэрэгтэй. Хуурай газрын цэнгэг усны 70%-ийг мөсөн уул мөстөл бүрдүүлдэг байна. Манай улс 44 км3 мөнх цас мөсөн голтой байж. Гэтэл дэлхийн дулаарлаас хамаарч 19 км3 болон буурсан байна. Өөрөөр хэлбэл бид цэнгэг усныхаа маш том нөөцийг алдсан гэсэн үг. Энэ үзэгдэл зөвхөн манай улсад гэлтгүй дэлхийн бүх улсад болж байгаа учраас энэ жил мөстөл мөсөн голыг хамгаалах нүрийн доор дэлхийн усны өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн энэ оны 1-р сард Швейцарын Давост тулсан дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганаар 2025 онд манай улсад учирч болох 5 эрсдлийн нэгэнд агаар ус хөрсний бохирлыг нэрлэсэн. Тиймээс хүмүүр ус мод хоёроо хамтд нь хайрлах, хамгаалах шаардлагатай цаг үедээ тулгараад. Учир нь хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг шиг дэлхийн 70%-ийг ч бас ус эзэлдэг. Тодорхойлж хэлбэл дэлхийн хүн хоёр усгүй бол оршин тогтнож чадахгүй. Хүн байгаль хоёрын амин хэлхээ бол ус. Энэ дэлхийн хамгийн анхны бодгол уснаас үүссэн гэд ус бидний бүтээхээс гадна ус бидний тэжээнд тэтгэж амьдруулж байдаг юм аа. Бид нар тэртээ тэргүй 10 тэрбум болно. Тийм болохоор тэр болох үед бид яаж амьдрах вэ? Ядчил амьсгалах агаарын маань үйлдвэрлэх модтой байх хэрэгтэй. Уух усын маань үйлдвэрлэдэг нөгөө голтойгоо горигтойгоо ус. Ингийн тулд энэ хоёрын нөгөө Батбих гэр бүл гэдэг сая жилийн настай гэр бүлийг нь улмал сайхан болгож хөгжүүлэхийн тулд тэгжээж л бид нар амьд үлдэнэ. Дэлхийн түүхийг аваад үзэхээр тэр олон мянган төрлийн амьтад үүсээд, үржээд, хөгжөөд сүрсэн шалтгаанууд нь дандаа нөгөө байгалыг эвдчихсэн учраас, байгалийн эсрэг явж исэн учраас л сүрээд байсан. Тэгвэл хүн тэрний араас орох шаардлагагүй, орохгүй байх боломж байна. Тэр нь өөрсдөө хэрэгтэй юм а бий болгох. Үйлдвэрлэх биш, харин байгалийнхын чамаар бидний өвөг дээдэс энэ ус ой мод хоёрын гайхамшигт хэлхээ холбоо таньж мэдсэн, энд нь орж болохгүй, энэ эргэлтэнд нь өөрсдөө эргэлтийн нэг хэсэг болох ёстой гэж бодож исэн учраас уяаныхаа модыг татаж аваад гадсын суглаад тэрлүүн ядаж хомоол хийдэг байж л гэсэн. Модны тэдэн хувь нь ус юм аа. Эсвэл усны тэдэн хувь нь мод юм аа гэж хэлэхээс илүү бие биенээсээ урган гараагүй юм шиг мөртлөө хүн холбооноос дутахгүй, хүн холбоотой ижлэгийн холбоо үүсгэсэн. 20 дугаар зуунд хар алтны төлөөд амар болж исэн гэж. Хар алт гэдэг нь нефттэй ч холбоотой, нүрстэй ч холбоотой. За тэгвэл 21 дугаар зуунд синхэр алтны үе болох нэ. Модтой газар устай газар мод байдаг үлээ. Тийм л газар араатан өрөөс цуглаж төрөл бүрийн цэцэг чимс дэлгэрч амьдрал цэцгэлж байдаг да. Тиймдээч Монгол түмэн эрт үеэс эхлэн гол горхныхийг булингур дуулах, бохир дуулах, уул хангаа модыг хамаагүй хөндөх хугалахыг цээрлж ирсэн учиртай. Уул ус маань амьдрал ангаанд тэтгэх эрхэм нандин үнэлж баршгүй баялаг билээ.